Аллерги мэд эмнэлгийг сонгон үйлчлүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Үйлчлүүлэгч та дараах зөвлөмжийн дагуу шинжилгээнд бэлтгэн ирээрэй. Сайн байцгаана уу? Аллерги мэд эмнэлгийн дотрын эмч оюун санаа байна. Та бүхэнд цусны шинжилгээнд хэрхэн бэлтгэх заавар хүргье. Шинжилгээ өгөхын өмнө 8-аас 10 цагийн турш өвлөн байх шаардлагатай ба шинжилгээ өгөхын өмнөх өдөр арх там хэрэглээгүй, шарсан хуурсан хоол хүнс хэрэглээгүй, хэд өөх тустай болон сахар агуулсан үсний бүтээгдэхүүн хэрэглээс зайлсхийх шаардлагатай. Хэрв сахар болон өөхтөөс нойр булчирхайн шинжилгээ өгөх бол зайлшгүй өвлөн байх ёстойг анхаарна. Боломжтой бол антибиотик эмчилгээг 3 хоногийн өмнөөс зогсоох шаардлагатай. Шээсний шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ? Шээсийг 1 удаагийн зориултын ариун савнд авах ба өглөөний өлөн шээс эсвэл давсганд 3-аас 4 цаг хөрвүүлэгдсэн шээснээс авна. Шинжилгээ өгөхын өмнө гадна бэлгэрхтнийг савндахгүй цэвэр усаар угаах ба шинжилгээг шээсний дунд 3/1-ээс зориултын савны тал хүртэлх хэмжээсээр тусаж авна. Шинжилгээ өгөхын өмнө шээсний өнгөнд өөрчлөлт оруулдаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглээс татгалзах хэрэгтэй. Тухайлбал хүрэн манжин, өнгөтэй ундаа, луун гэх мэт. Шээсний шинжилгээ өгөх үед шээс өөхөн хэрэглээгүй байх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед шээсний шинжилгээг хойшлуулах шаардлагатай. Арьс хатгах сарлын талаар заавар зөвлөмж хүргэгч нь харшийн эсрэг эмүүдийг эмчийн зааврын дагуу хэвчлэн 3-аас 7 хоногийн өмнө зогсооно. Зарим сэтгэл готрлын эсрэг эм, ханид нэм шинжилгээний хариунд нөлөөж болдог тул хэрэглэж буй бүх эмийн талаар эмчтэй мэдэгдэнэ. Шинжилгээ өгөх өдөр гарын шууны арьс цэвэр, тос төрхөөгүй байх шаардлагатай. Арьс хатгах сорилгын эсрэг заалтыг та бүхэндээ хүргэе. Өмнө хүнд хэлбэрийн анафилакси уруулагч байсан бол арьсны өргөн хүрээний тууралд идэвхтэй экземтэй бол халууралттай эсвэл хуурц халдварт өвчтэй үед бактери өвчин хяналтгүй байгаа үед мөн жирэмсэн үед эмчийн зааваргүйгээр харшлын эсрэг эм хэрэглэж байгаа тохиолдолд та эмчтэй дэлгэрэнгүй мэдээлснээр шинжилгээний аюулгүй байдал хангагдана. Сорил нь 15-аас 20 минут үргэлжлэн завганы дараагаар та тухайн талбай хэсэгт хүрэхгүй майжих байх шаардлагатай.